Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ 7 TV-ийн 7 оргил цуврал нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд манай студид уулын спортын мастер Бямсүрэн, за хайрхан аялагч клубын гишүүд, за 31-р сургуулийн 11-р ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд манай студид бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой баярлалаа. Ингээд өнөөдөр хайрхан уулын аялагч клубийнхан маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бас бид дугаараа уулын спортоор хичээлснээр ямар ач холбогдолтой вэ гэдэг сэдвийн хүрээнд бас өнөөдрийнхөө ярилцлагыг үргэлжлүүлэе гэж бодлоо. Тэгэхээр таны хувьд бол одоо хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагч та яагаад энэ клубыг үүсгэн байгуулав? Хизээ ер нь үүсгэн байгуулсан байв? Үйл ажиллагаа хизээнээс эхэлсэн байв? Хайрхан аялагч клуб маань 2011 онд байгуулагдсан. За тухайд алхдаг байсан хэдэн нөхдүүд маань хоорондоо ярилцаж байгаад би ганцаараа байгуулсан биш л дээ. Нэлээд хэсэг хүмүүс. За миний одоо санаж байгаа бол 19 орчим хүн байсан болов уу гэж санаж байна. Тэд нар маань хоорондоо ярилцаад ерөөсөө хайрхан аялагч клубыг байгуулъя гэдэг санаа гарсан. Гэхдээ бол яг ингээ одоо клуб байгуулчихъя гэдэг яг тогтоог байсан, зүгээр л хоорондоо ярилцаж байсан болохоос яг тогтоог байсан. Тэгээд 11 оны 7 сарын 2-нд за яг нэгэнд яваад 2-нд асрал тарих гэсэн байдаг. Тэгээд асрал тарихны хормоод буцаж бууж ирээд оройд зөвлөж байгаа тэр 11 хүн явсал та тэгэхэд ихтэй тэр 10 одоо 20-д хүний маань одоо 11-ийг явсан гэсэн. Тэгээд 11 хүн хоорондоо ярилцаад за ерөөсөө клуб байгуулах нь зөв юм аа гэж шийдээд за тэгээд өөрөөр хэлбэл одоо 7 сарын 2 11 оны 7 сарын 2 бол хайрхан аялагч клубын минийсэн өдрөө гэж шийдсэн. Тэгээд тэрнээс хойш одоо 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулаад ингээд байж байна. Маш амжилттай одоо тогтмол ажиллагааны хэвийн болсон. Одоо 7 хоногт энгийн алхалт гэж ярьдаг. Одоо бид нэр ойрхон алхалт гэсэн үг. Өглөө нь гараад оройн буцаад ирэх тийм аяллуудыг бүтэн өдөр болгон зохион байгуулдаг байгаа. За тэрнээс гадна одоо холын аялал, бас дундын аялал гэж аяллуудыг зохион байгуулдаг. За өндөр уулын авиралтуудыг бас хийдэг. Ингээд одоо 100 гаруй гишүүнтэй ийм клуб болж өргөцсөн гэж байгаа. Тэгэхээр энэ уулын спорт маань ер нь нийтийн биеийн тамирын төрөлтөө багтдаг уу? Ер нь ямар төрөлд багтдаг спорт юм бэ? За бодвол яг одоо тэр төрөлд хамааруулна гэж би хэлж сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ ер нь бол нийтийн биеийн тамирт хамааруулах нь зөв болов уу гэж бодож байна. Яг тэгэхээр одоо алхдаг хүмүүсийн тоо ямар их болсныг одоо бид мэдж байгаа тийм ээ. Маш их болсон. За тэгэхээр нийтээрээ ер нь ууланд алхах тийм хэв маяглуу шилжиж байгаа юм болов уу гэсэн бодол төрж байна. За 50-аад оны үед одоо аав ээж одоо өө эмээнэрийн үед бол ажиллаа хийчихэд дараа нь гадаа волейбол тоглох ч гэдэм үү тийм ээ. Нийтээр одоо спортоор хичээлэх их идэвхтэй байсан гэж би сонсч ирсэн юм байна. Тэгэхээр зэрэг тэр үед бол тэр үеийн нэг давалгаа дуусаад дараа нь тийм спорт бол идэвхтэй биш байжгаад одоо дахиад шинэ давалгаа үүсэж байгаа юм болов уу? Тэр нь уулын алхалтаар эхэлж байгаа юм болов уу гэсэн одоо миний хувьд бол сэтгэл төрдөг. За одоо Facebook гэж одоо бас нийлээдгүй уулын спортыг хөгжихэд бас дэм үзүүлдэг юм болов уу гэсэн сэтгэл төрдөг. Яагаад тэгэхээр ууланд алхачаад ийм сайхан ууланд алхах юм байна гэдгийг зураг авсан зургаараа хийсэн бичлэгээр дамжуулж бидэнд хүргэж яадаг учраас тэр нь өөр хүмүүсийг бас сонирхлын төрүүлдэг юм болов уу? Би ч гэсэн яагаад алхаж болохгүй гэж гисэн бодол төрж байдаг юм болов уу гэсэн одоо өөрөөр хэлбэл шин давлгааг үүсгэх тэр нөлөөл орчныг бас бүрдүүлж байгаа юм болов уу гэсэн сэтгэл төрж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо тэр шин давлгаа маань одоо уулын алхалтаар нийтийн биеийн тамир болон хөгжиж байгаа юм болов уу гэж одоо би дотроо бодож чинь тэгж ойлгож байна. Тэгэхээр одоо Монгол улсад ер нь хичнээн клубүүд үйл ажиллагаа явуулж байна. За танай клубийн хувьд одоо ямар төвшөнд бас явж байгаа? За манайх мундаг эсвэл тэднийх муу гэж хэлдэг нь шүү дээ. За яг нь ер нь бол нэг 30 орчим клуб байгаа болов уу гэж зүгээр ерөнхий багцаатаагаар яг тэрийг тэжнээ клуб байна гэж тоолоод нэр хүсийн зоогоод ингээд судалгаа гаргацсан юмыг би олж хараагүй юм байна. Ер нь бол нэг 30 орчим клуб үйл ажиллагаа явуулж байгаа болов уу. За тэрэн дотроо байгууллагын клубүүд гэж шинээр бий болоод байгаа. Жишээлбэл Хаан банкны хайкинг клуб ч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтлэн энэ байгууллага дотроо ийм алхалтын клубүүд бий болоод байгаа нь өөрөөр хэлбэл за
энэ тэндээс хүмүүс нэгдэж одоо нэг клуб болохоос гадна байгууллага хамт олнороо клуб үүсгэж бий болгож алхалт хийж байгаа ийм юмнууд сүүлийн үед бол нийлээд үзэгдэх боллоо. Тэгэхээр зэрэг ингээд бүгдийн тоолоод явал бас нэлээд баг 30-аар тогтохгүй болов уу гэж бодогдож байна. Нэлээд олон клубүүд бий болсон. Шинээр мэдлээд л дөрөв л байгаа. Тэгэл тэрэнд бол одоо муу юм болоолаа тийм ээ. Шинэ клубүүд бий болоод за манайх бол гарцаагүй ууган клубүүд юм. Одоо анх за манай клубыг байгуулагдахад за 1-2 клуб л байсан болов уу гэж бодож байна. Ер нь бол тийм олон байгаагүй. Тэгэхээр зэрэг манайх гарцаагүй анхдагч клубүүдийн нэгт бол орох нь бол зайлшгүй байх. Тэгээд клубүүд олон жил үйл ажиллагаа явуулаад ирэхэд нөгөө уулын алхалтаас гадна уулын авиралтыг зохион байгуулад эхэлдэг. Одоо өөрөөр ур чадварын сайжирч байна гэсэн. Тэгэхээр манайх бол хайрхан аялагч клуб болвол цаст мөнх цастай уулуудын авиралтууд тийм ээ. Нилээ хэд удаа зохион байгуулсан. Тэр үеийг л гадаадад одоо гадаад уулын авиралтыг хүртэл зохион байгуулсан байгаа. Зөвхөн клубэрээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол манай үйл ажиллагаа бол нэлээд одоо цар хүрээгээд ирсэн гэж хэлж байна. Тэгэхээр манай студиуд бол хайрхан аялагч клубын тэргүүн ган тулах хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр ган тулгын хувьд клубийнхаа одоо яг өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулаач. Ер нь бас ямар томоохон авиралтуудыг хийв. За өдөр тутам болоод одоо 7 хоног бүр ямар аялал, авиралт, алхалтуудыг зохион байгуулж байгаа вэ? За сайн байна уу. Манай хайрхан аялагч клуб маань одоо Бямсуур ах маань хэллээ үүсгэн байгуулагдаад 7 дахь жилд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд одоо нэг 115 орчим үндсэн гишүүнтэй. Тэгээд юу гэж байна? Одоогийн байдлаар одоо 7 хоног болгоно жилийн 50-7 хоногийн 7 хоног болгонд бүтэн сайн болгонд энгийн алхалт хийдэг байгаа. Тэр энгийн алхалт нь ямар учиртай вэ гэхээр одоо нойрхон богд уул юм уу? Тэгээ одоо тэрвэрлж хустай нуруу гэх мэтийн ямар ч дурын хүмүүс сонирхоод тэр нэгээ нэгдээд алхаад явчих одоо хөнгөвтөр алхалт гэсэн. Манай 5-аас нэг 20 км урттай. Хамгийн ихтэл 20 км юм. Тийм урттай алхалт хийдэг байгаа. Тэгээд дотоод гишүүдтэй бол хандаж гишүүд рүүгээ чиглэсэн болохоор нэлээд олон үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэрнийхэн дотор нь болохоор сургалтууд байна. Одоо эрүүл мэндийн сургалт, өндрийн сургалт, зураг авах сургалт гээл маш олон үйл ажиллагаа явуулж байгаа л да. Тэгээд тийм өсний сургалт гэх юм одоо манай клуб үүсгэн байгуулалт нэлээд чамгүй их хугацааг өнгөрүүлсэн болохоор одоогийн байдлаар нэлээд мэрэгжлийн түвшнүүргээ хандаж чиглэж эхэлж байгаа л да. Тэгээд манай клубын дотоод журам, дүрм журмаасаа эхлээл аялал авиралтын журам гэж одоо бүр сайн ингээд батлаад гаргацсан байна. Тэр журмынхаа дагуу бүх үйл ажиллагаа явагддаг. Жил болгон өдөр төх зөвлөлөө сонгодог, өдөр төх зөвлөлөөсөө тэргүүнээ сонгодог. Тэгээд ерөнхийдөө нэг төрийн бус байгууллагын хэмжээнд сайн нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хэмжээнд манай клубүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм клуб байна. Тэгээд өндөр өвлийн авиралтуудыг ер нь Монгол улсад одоо за 4000-аас дээш өндөртэй мөнх цастай уулнуудад ер нь одоо нэг миний нэг хувийн судалгаагаар бол нэг 2 ууланд л гараагүй байгаа. Тэрнээс бусд бол бүх ууланд бол манайх бол өндөр уулын аялал авиралтыг бол хийцэн байгаа. Давхарцсан байгаа ш нь мэдээж зэрэг Алтад Обон богод одоо үдээ Сутай, Мөнх хайрхан, Отгон тэнгэр мөнхцтэй хайрхан зөнд бүгд байна л да. Тэр нь бүгдэнд нь авиралтуудыг хангалттай хийсэн баг. Одоо 100 болоод ирэнгүүт манайх зуны аяллууд тэгээд дотоод клубийнхаа гишүүдэд ингээд дотоод ингээд аяллуудаа зарлаад зөвхөн ашигын бус аялал авиралтууд хийгдэг байгаа. Энэ болохоор ингээд хэдэн хүмүүс сонирхлоороо нэгдээд тэгээд нөгөө туршлагатай хүмүүсээ ингээд манайхаа тэмдэглэжүүлдэг л дээ. Одоо анхны гишүүн саарал тэмдэг тэгээд ороод жил болсон хүнд нь одоо шар тэмдэг тэгээд бүр ингээд 4000-аас дээшээ тэдэн удаа авирсан хүмүүнд нь улбар шар тэмдэг өгөх юм уу. Тэр улбар шар тэмдэг нь ямар учиртай вэ? Аялал авирал зохион байгуулах хэрэгтэй гэдэг. Тэр хүн ингээд аялал авиралыг зохион байгуулдаг бусад хүмүүс нь тэр хүнийхээ одоо үгэнд нь орж тэр яг тэр аялал авиралтанд хамрагддаг тийм байх зарчимтай ер нь бол. Тэгэхээр манайх бол өндөр бол болоод уртын холын алхалтуудыг бол манайх бол нэлээд чамгүй их хийдэг. Таны хувьд ер нь яагаад анх уулын спортод орлох болов? Би өмнө зураг авдаг байсан л да. Ер нь зураг авах сонирхолтой. Тэгээд ер нь их байгалийн зураг, хөрөг зураг их авах сонирхолтой байдаг байсан. Тэгээд нэг удаад ууланд алхаж нэг ууланд алхах клубийнхэнтэй хамт алхаж үзье гэдэг. Хамгийн анх нэг ууланд алхаж үзсэн. Зөвөр ингэ алхалт гэсэн үг шүү. Бүтэн сайн ингэ алхал. Тэгэж алхаж үзэхэд би амар ядарсан л та. Тэр үед би өөрөө бол тэгэхэд миний хажуугаар ингээд нэлээд настай хүн ингээд баян алхахдаг да. Би нас нэлээд настай хүн ингээд юу ч болоогүй шиг явчихсан. Тэгээд би бодсон.
би одоо залуу өөрөө өөртөө зорилго тавихгүй бол би зүгээр л нэг одоо юу гэдэг тийм компьютер арт суусан тийм хүн болж байгаа юм байна гэж бодоод тэгээд анх одоо энгийн алхаж эхэлсэн. Энгийн алхаж явж байгаад нэг 2 3 удаа өндөр ууланд явж үзээд тэгэл яалчгүй уулвал тэгэл дуусчихдээ дөө. Тэгэхээр бас 7 ТV-ийн 7 оргил гээд цуврал энэ нэвтрүүлгийг манай хайр хаялагч клубтай хамтран энэ төслийг бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр манай төслийн менежер Ган толгой хосын хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ төслийг юу яагаад хэрэгжүүлэх болов? Уулчт бол нэг алхаж явж байгаа л авирал те. Тэгээ нэг оргилийн дараа хүн бол дахиад өөрийгөө сорьсон нэг зорилтууд тавьдаг л да. Тэгээд ер нь болохтой ганц хүн ганцаараа энэ бүх 7 ТV-ийн 7 оргилд зүтгэх бол төвхтэй. Мэдээж цаг санхүү хүч мөнгөний асуудал байна. Буцаад ингээд өндөр оргилийн бэлтгэхэд бол бүтэн хагас жил бэлтгэх ёстой. Бие балдрын хувьд хувцас хэрэглийн хувьд. Тэгэхээр би бол одоо энэ нийгмийн манлал гэж илүү харж байгаа. Яагаад гэвэл уулчид бол бие даасан байдаг, өрч хүчтэй байдаг. Буцаад одоо энэ манай хөөх залуучуудад үлгэр жишээ болохоос байдаг. Уулчин хүн бол ямар ч жилийн дөрөв улирлын турш бэлтгэлтэй байдаг л да. Гэтэ байнга өөрийгөө сордог ийм жишгүүд манай оронд нэгэнд бий болжээ. Тэрнийгээ буцаад бас одоо нийгэмдээ хүүхэд залуучуудтай шинэ үеийн уулын спортоор хичээлэх болцоотой дүүнертэй бас хүргэж мэдрүүлье. Мэдээж уулын спорт аль ч спортод эрсдэл байдаг л да. Тэгээд мэдээж эрсдлийг бууруулах системчилсэн арга хэмжээнд суралцах ёстой, хийх ёстой, бүгдийг тооцох гэж оролддог. Нөгөө талаас уулын спортын бас гайхамшиг би алхахаар олон хүн мэдрээсэй гэж утсан. Тэгээд бидний гаргаж байгаа одоо бидний өмнөх үеийн уулчид байгаа одоо бидний гаргаж байгаа замаар дараагийн үеийн дүүнер маань бүр ганц хоёр олон улсын багт орох биш бүх бүтэн багс экспедиц зохион байгуулж оролцоосоо одоо өвлийн мөсний авиралтын төрөл бол олимпийн төрөлд орж байгаа л доо. Тэгэхээр дараагийн олимпиас өвлийн авирлууд орж ирнэ. Манай тамирчид бас одоо амжилт гаргаад эхэлсэн байж байгаа. Тэгэхээр Монгол орн маань өөрөө бол өндөр уулын гайхамшигтай уулын баялагтай орн байна. Тэгэхээр ийм баялагтай орны иргэд спортоор уулын спортоор хичээлдэг байх эх орныхоо өнцөг болон хүрттэй аялаж байгаль орчноо хайрлаж байгалийн одоо хоо сайхныг мэдэрч байгаасаа ялангуяа одоо шинэ үеийн иргэд өөрийгөө дайчил сураасаа л гэж бодсон. Тэгэхээр энэ нийгмийн манлал талаасаа хөтөлбөр гэж ойлгож байна. Манай студид манаас 31-р сургуулийн ахлахангийн сурагчид хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед одоо оюутан залуучууд ахлахангийнхан тийм ээ ингээ хамт олноор аягүй ууланд алхдаг болчихжээ. Тэгэхээр та нарын хувьд одоо энэ уулын спортыг юу гэж ойлгож, юу гэж харж байгаа вэ? Асуух асуулт байна. Өөртөөхөө бодлыг илэрхийлээч. Сайн байна. Ер нь анх бид нар шиг өсвөр үеийнхэн бол анх уул руу гарч байгаа хүмүүст юу чухалчилж авах ёстой бол за ер нь миний бодлоор бол нэг тэгж сүйдтэй тим юмд анхаарал тавих ёстой, ингэх ёстой, эсвэл тим хувцас байх ёстой гэдэг мундаг тим юм онцгойсон зүйл бол байхгүй. Зөвхөн зүгээр л эхлээд яваад үзчих. За мэдээж болж игэл жоохон уулын гутал талдаа байвал зүгээр. Хамгийн анхан түрүүнд тавих зүйл бол гутал. Тэгэхээр зэрэг хувцсууд яг дараа нь тэгж яваад болно. Яг тийм уулын маягийн гутал уг нь тийм ээ. За бүр болохгүй бол одоо 100 цагт бол бүүцтэй явж болно. Уулын гуталтай бол мэдээж бүр сайн. Нөгөө чинь шагаа магаа энэ тэр нөгөө олон талаас нь хамгаалцдаг учраас өөрт бие дэвтэйхэн байдаг. За ямар ч байсан энийг анхаарах хэрэгтэй. За тэгээд хамгийн гол нь яваад үзчих. Нэг удаа яваад үз, хоёр удаа яваад үз. Магадгүй сонирхолтой санагдаж болно. Тэр л гол. Бус нь их гол биш. Өөрөө хэр зэрэг тэр байгальд тийм ээ тэр уулын оргил гэдэг зүйл хэр зэрэг чамд одоо илүү дотн санагдаж байна тийм ээ. Дахиад явах сэтгэл төрж гинүү гэдэг л гол. Тийм л юм төрж явах юм бол үргэлжлүүлэл яваад байна. Тэгэхдээ яг хуу 7 хоног болгон чадахгүй махэд 2-7 хоног удаа ч юм уу тэгэл явж илээ. Гэтэл дараа нь өөрөө аяндаа
энэ дээр гарцсан ч тэн дээр нэг гараад үзье. За тийшээ нэг яваад үзье. За энэ чи Улаанбаатар хотод чи өөр ямар оргилууд байдаг үлээч гэдэг юм уу тийм ээ. Ийм сэтгэл төрөөд ирв. Тэр үед л одоо жинхэнэ нөгөө нэг чамаас ч доор дотроос ч төлөх чинь гэсэн. Өөрөөр хэлбэл чи тэр алах бууланд алхах чамд хүсэл дотор чинь бий болчлоо гэсэн. За тэгэхээр тэрэндээ чи өөрөө аяндаа хөтлөгдөд яваад байна. Тэгэхээр зэрэг өөрийгөө чагнал гэж хэлэх гээд байна. Тэгээ өөрийгөө чагнал. Тэгээ өөр чинь чамд хилээд өгвөл тэрийгээ даг. Амагдгүй тийм нэг их сонирхолтой би санагдаад эсвэл ууланд явах заавал өөрийгөө хүчилж яваад байгаа юм шиг тийм ээ. Эсвэл найз нөхд явъя гэсэн болохоор л яваад байгаа юм шиг тэгж явах гад бол хэрэггүй. А бодвол хэрвээ тийм сэтгэл төрж байгаа бол арай болоогүй байна л гэсэн үг. Гэхдээ хизэн цагт байгаль татагдах, уулан дээр гарах хүсэл бол заавал хүнд бий бол. Хизэн энэ цагт. Магадгүй одоо биш байж байна. А гэхдээ хожим байна. Тийм ээ, магадгүй 30 гарсан байна. Эсвэл 40 гарсан байна. Магадгүй бүр 50 гарсан байна ч байж байна. Тэр бол заавал төрдөг. Өөрөөр хэлбэл тэр сайхны хүн яг гарцаагүй мэдрэж эхэлдэг. А гэхдээ тэр нь цаг хугацаанд хийзээл гэдэг бол. Тэр зэрэг зүгээр л миний зөвлөгөө бол яваад үзэл гэж. Сайн байна. Та ингээд хамгийн анх хэдэн настайдаа ингээд энэ спорт ингэж хайртай дуртай гэж тэгээд ингэж сонирхож эхэлсэн бэ? За тэгэхээр сонирхолтой асуулт байна. Би одоо яг таанаас энэ насны дээрээ тэшүүр спортоор хичээлдэг гэсэн. За улсын 1-р зэрэгтэй тэшүүрийн улсын аваргаас эдэрчүүдийн улсын аваргаас гэсэн үг шүү дээ. Мөнгө хүрэл медаль авч ирсэн. Тухайн үед бол уулын тухай ерөөсөй боддоггүй байсан. Гэхдээ бол гадаа гарах лагер дээр явах тийм ээ уул хадаар ингэж гүүх бол их сонирхолтой дуртай л байсан. Өөр бол байгаа. За тэгээ амьдралын явцад нөгөө за 10 жилээ төгсөн дараа нь сургуульд орно гэх мэтлэн ингэж замж явсаар байгаад нөгөө тэр байглаас нэг их жоохон хөндийдөө яваад л ийсэн юм шиг байна. Нэг хэсэг хугацаанд. Тэгэж байгаад хожим сүлд манай нэг нэ зөргилж цуг алхахыг давуулна их гоё штэ гэлээд үгүйсэн. Би нэг тоодгүй байсан. За тэгнэ гэж нөгөөдгөө таарлахаараа тэгж хэлчихэл яваад идэг гэсэн. Тэгж бол гарцаа өнөөдөр баригдсан нөгөөдгтөө. За чи одоо дандаа л ингэж байгаа одоо явъя гэд. За тэг явъя гэд. Тэгээд анх явсан чи яваад ерөөсө ухаан жолоогүй таалагдсан. Үнэхээр сайхан юм байт юм. Тэгэл тэрнээс ч ерөөсө таслаагүй. Одоо өөрөөр хэлбэл ерөөсөө үргэлж явдаг болсон. Ерөөсөө тэр нэг хүний сэтгэлийн дэгээ байдаг гэж хэлэх юм да. Тэр дэгээг л хөндөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэл хөндөгдөх юм бол тэгэл өөрөө аяндаа дортой болчихдог. Тэгэхээр зэрэг бүр сүүлд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нас бол энд нэг тийм чухал биш. Юуны өмнө энэ өдрийн мэдээ хүргэе. За өндөр болонд гарахынхаа өмнө бие хэрхэн бэлддэг вэ? Ямар хэд зэргийн удаан алхалт хийхээс шалтгаалж бие янз бүр бэлдэнэ л дээ. За бие ч биш нөгөө аялалд зориулалтын юм а бэлдэнэ гэсэн үг. За жишээлбэл жоохон холхон алхалт байх юм бол за нэлээ удаан хугацааны цаг орох учраас жоохон идэх юм хэрэгтэй болно тийм ээ. За мэдээж уух ус хэрэгтэй болно. Хэрвээ үйл явж ивэл халуун уух юм хэрэгтэй тийм ээ. Тэгээ зүгээр. За тэгээд ойр зуурын эмнэлгийн аптек жижиг гэн тийм ээ. Одоо зүйлс хэрэгтэй ягаад гэвэл хэрвээ хөл олох юм бол холгосон дээрээ лент наах ч юм уу тийм ээ. За магадгүй энд тэндээ шалгуулчих юм бол бас лентээр боох эсвэл нөгөөдгөө жоохон ариутчих яод ч юм уу тийм ээ. Гэх мэтлэн тийм зүйлүүдийг бол зөвхөндөө авдаг, бэлддэг. За хэрвээ богинохон бас алхал байна. Одоо эндэл гүйж гараал тийм ээ. Буцаал буугаад ирдэг. Тэр нь бол нэг цаг эсвэл цаг 30 минут дотор дуусгаар бол тэрэнд бол сүйдтэй бэлдэх юм байхгүй. Ягаад тэгэхээр тэнд одоо цай угаал эсвэл усаа угаал ингээд зогсоодох шаардлагагүй учраас гарлаа, буулаа, буцаад гэртээ хайрлаа. Ихтэй бол харин хувцсуудаа бол нөгөө яг ууланд хэрэгэлдэг хувцас өмсөн шүү дээ. Түүнээс хамаагүй одоо ийм гудамжны тийм ээ, гудамжинд өмсдөг зориултын гутал өмсөд явах юм бол бас тийм ч цахимжтай хөлөө олгочих магадлалтай учраас эсвэл одоо хөлн дотор гутал дотор хөл бүүдгий ингэж нөгөө хүний алхалтанд заавал ийм ууршаа хоошоо болсон хөдөлгөөн байж байгаа. Тэгээ ялангуяа уруудж байгаа тохиолдолд гутал дотроо хөл чинь гүгээд тулах юм бол хумсаа өвтгдөг. Тэгээд хумсны цаагуур цусалд л явагдаад цус ингээд хүмүүс маань харалцдаг. Тэгээд сүүлдээ ундаг нөгөө.
Тэгэхээр зэрэг нөгөө зориултын бус бодлого өмсөх юм бол тийм болох байна. Дээрээс нь бас бодлогын хөдөлгөөн тэргээд зөндөх юм байгаа л да. Зөв үдэхгүй бол бас хитрхээ сул байж болохгүй, бас хитрхий чанга байж болохгүй гэх мэт зөндөө их юм байна. Зүгээр л одоо бие бэлдэнэ гэдэг нь тиймэрхүү юм байна. Түүнээс нэг сүудтэй одоо мундаг их бэлтгэл хийгээл тэгээд за одоо би гарлаа ч гэдэг тийм бол байх. Одоо ууланд явахад ямар дасгалууд хийх хэрэгтэй вэ? Одоо Эверест явахад уулчаад Эверест ууланд явах бэлтгэл хийж асууж байна тийм ээ. За ерөөсөө нөгөө ууланд авирахад юу хэрэгцээтэй одоо өндөр уулын авиралтад юу хэрэгцээтэй гиснийхаа дагуу одоо жишээлбэл яг бусдын гадаад орны уулчид яаж бэлддгийг би сайн мэдэхгүй байна л да. Зүгээр яг нөгөө уулын авиралтад одоо аль булчин ажиллах уу ч гэдэг юм уу тийм ээ. За яг аль үе дээр нь яг гараа хэрэглэхий, аль үе дээр нь үед нь хөлөө хэрэглэхийн гэдэг үүднээс өөрөө өөртөө дасгал бэлдээд тэрийг хийдэг. Жишээлх юм бол уулууд авирч явна гэж бодолтой тий. Тэгэхээр зэрэг гойны булчин гацаагүй хэрэгцээтэй. Яг тэгэхээр үргэлж хөлөө нэг шатаар ахиулж тавих хэрэгтэй болно да. Тэгэхээр зэрэг гойны булчин гарцаагүй хэрэгтэй. За тэгэхээр гойныхаа булчин хөгжүүлэх тийм ээ. Одоо ачаал даах чадвартай болох тийм дасгал хэрэгтэй. За дээрээс нь за Гямлан авиралт гэхээр авиралтын стил нь одоо альпин нурууны стилээс арай жоохон ондоо юм л да. Яг тэгэхээр тэнд олсыг газарт бэхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо хаднаас юм уу эсвэл мөсөн дээр шүрүүп гэж юмар ингээд тогтоосон тийм ээ. Өөрөөр хэлбэл олс нь ямар ч хөдөлгөөнгүй бэхлэгцэн гэсэн. За тэрэнд жумаар гэдэг багаж байдаг. Тэр нь нэг тал руугаа гүйдэг, нөгөө тал руугаа гүйдэггүй. Тийм багаж. Тэгэхээр зэрэг нөгөөдгөө урагшин түлхлээ татлаа хоёр алхлаа ч юм уу тийм ээ. Гих маягаар ингэж дээш явдаг. Тэгэхээр олсын өмнө нь нөгөө нэг бэлтгэл ажил болгоод улсыг нь урд нь тавиад өчгсөн байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг нөгөө жумаар гэдэг багажаа хийгээд их маягаар дээшээ явдаг байх. Тэгэхээр зэрэг тэрнтэй холбогдуулаад гарны булчинд бас гарцаагүй зайлшгүй ажиллах хэрэгтэй болж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрнтэйгээ холбоотой дасгал хийхээ зураар байхгүй. За ингээд дээрэс нь амьсгаа зарлах дасгал тийм ээ. Заавал хүн өндөр ууланд авирч байгаа учраас амьсгаад нь их ачаал авна. Тэгэхээр зэрэг тэрийг төсвөрлж чадхаар тийм хэмжээний амьсгал задлах дасгал хийх. Өөрөөр хэлбэл бэлдэнэ гэсэн үг. Тэгж байж одоо Эверестийн бэлтгэл ажил одоо бэлтгэл тийм ээ. Биеийн хүчний бэлтгэл гэсэн үг. Тэргээр одоо өөрийгөө хангадаг л гэж хэлж байна. Үндсэндээ би бол 2 жил бэлдлээ. Уг нь бол нодлон жил явах бодолтой байсан боловч мөнгө төрөний болцоос болоод яваагүй. Тэгээ одоо энэ жил явна. За тэгэхээр бол одоо үндсэндээ бол 2 жил бэлдлээ гэсэн. Эверест. Сайн байна уу? Таны хүрсэн хамгийн өндөр оргил бас хамгийн эрсдэлтэй аяллууд, авиралтууд хаана ямар боломж байсан бэ? За хамгийн өндөр гэвэл Өмнөд Америк ТV-ийн Андын нурууны тэргээр Аконкагуа гэж бол байгаа. Бараг 7000 м, 6963 м өндөртэй. За надтай одоо энэ студид байгаа гандлага маань цуг авирсан. Хамгийн өндөр бол тэр. Өндөр байна гэдэг маань өндөр байх тусмаа л нөгөө хүчин төрөгч нь дээш тусам сэрэг болоод идэг. Доошлог тусам утгэрдэг. Доороо тэгэхээр зэрэг агарын даралт их байдаг. Дээшээ агарын даралт сэрэг болдог гэсэн. Яг тэгэхээр агарын сэрэг учраас. За Аконкагуа бол тийм өндрийн нөлөөлөлтэй бол ягаад тэгэхээр гарцаагүй 7000 м гэхэрч бас нийлээдгүй өндөрт тооцогдно. Тэгээд долгоо өвдөх одоо хоолны зуршил нуудах за гэх мэтлэн миний хувьд бол тийм тохиолдсон. За бусад хүмүүсийн хувьд харилцаа өөр өндрийн нөлөөлөлийг үйлчилдэг. За жишээлбэл бөөждөг ч гэдэг юм уу, эсвэл нойр хөрөхгүй ч гэдэг юм уу. Янз бүрийн өөр нөлөөллүүд учирдаг. За миний хувьд бол толгой өвдөж байсан. Бас хоолны зуршил муудж ирсэн гэх мэт юмуд илэрчээсэн. За хамгийн өндөр байлаагээд хамгийн хэцүү байдаг гэж бас хэлж болохгүй. Намхан мөртлөө хэцүү бол байна. За хэцүүгийн хувьд бол Денали явуулыг бол хамгийн хүнд хэцүү авиралттай байсан гэж би дотроо бодож байна. Денали гэдэг маань Хойд Америк ТV-ийн тэргээр бол Аляскт байдаг. Ийм бол байгаа 6190 м өндөртэй.
За ер нь бол багаар явах ёстой юм байна лээ. Гэхдээ би бол ганцаараа явсан. Ганцаарчаас авиралт хийсэн. Ганцаарчаас авиралт бол жоохон багийнхаа асуудал бол арай хүнд тусдаг өөрт. За багт бол жишээлбэл нэг нь ядрахад нөгөөдөгтөө одоо ачаагаа хөнгөлөх юм уу гих маягаар шилжүүлээд бас баг дотроо ингээд зохицуулт хийж болдог. Нэг хүн бол өөрийн анх авч явсан ачаа тэрийг тэр чигээрэл явахаас байхгүй. Тэгэхээр хинт ч найдад хинт ч үлдээх боломжгүй. За дээрэс нь нөгөө түрүүнийх шиг ийм олс тавьсан байдаг ч гэдэг юм уу тийм ээ. Ийм хамгаалттай газрууд бас байдаг. Тэгэхээр зэрэг тэн дээр бол багаар явж байгаа усуд хамгаалт ихэд их төхөмтэй. Тэр багийн хүмүүст л зориулагдаж ер нь хийгдсэн байдаг. Ганцаараа явж байгаа хүнд тэрийг өөрийгөө хамгаалахад их төвөгтэй, бэрхтээ, зарим газараа бүр богт боломжгүй энэ төр байдаг. Тэгэхээр зэрэг тэрэн дээр жоохон эрсдэлтэй. Тэгэхээр миний хувьд бол хамгийн хүнд авиралт бол юунд байсан болов? Тэр Денали ууланд байсан болов гэж бодож байна. За хүүтэн ууланд бас авирсан байгаа, өвөл авирсан. Тэр бусдуугаараа онцлог байсан гэхээр шөндөө баг хасах 40 орчим градус хүүтэрч байсан. Гэхдээ яг шөнө яг босч хэдэн градус байна гэдгийг бол хараагүй л дээ. Гэхдээ бол шөнө одоо хамгийн дээд зэрэглэлийн одоо аяны хүнжил удас гэх мэт одоо майхан тийм ээ. Тим юмтай явсан хэдий ч гэсэн маш их таарсан. Шөнө юмсэндээ бол унтж чадаагүй. Тэгэхээр тэр бол бас хүнд авиралтуудын нэгэнд орох байх. Одоо хойд нь хоногшиж үлдсэн одоо хамгийн хүнд авиралт гэх юм бол энэ хоёр л байна да. Одоо ингээд ууланд явахдаа ингээд өөрийнхөө хувцас хэрэглэлээ одоо ингээд өөрөө авдаггүй эсвэл хүмүүс ингэж тусч дэмждэггүй. За ер нь бол өөр авсан. Тийм. За яг хуу дэмжиж одоо яасан тохиолдол бий. Одоо жишээлбэл багаар нь нэг төрлийн хувцас авч өгч юм уу тийм ээ. Тийм тохиолдол бол байсан. За бусад одоо нарийн багжууд за жишээлбэл энэ одоо за энэ бол одоо хамгийн өндөр дээд зэрэглэлийн одоо энэс цааш бол дулаан хувцас байхгүй тийм ээ. Хөнгөн дулаан гэдэг энэ хувцас байж байгаа тийм комбинезон тийм ээ. Энэ бол яг Эверестэд зориулагдаж хийгдсэн ийм комбинезон байж байгаа. Одоо цэвэр сүдэн комбинезон. За жишээлбэл ийм багж тийм ээ. За гутал байна. Одоо ийм та бүгд урд байж байгаа энэ бол яг Эверестэд одоо 8000-аас дээш ууланд авирах зориулттай гутал байж байгаа. За гэх мэтлээ эднээсээ өөрөө бүгдийг худалдаж авсан. За эдгээр бол нөгөө тусгай зориултын хувцас учраас харьцангуй өндөр өртөгтэй үнэтэй байдаг. Гэхдээ одоо нөгөө дуртай сонирхолтой хүн чинь тэгээд яаж игээл болгоод үнэтэй ч гэсэн тэгээд нүдэ анаач ч гэсэн хамаагүй тэгээд худалдаж авдаг. Тэгээд яг хоо ерөнхийдөө Эверестийнхаа бүх юмыг агуулгын зориултын хэрэгцээтэй бүх зүйлийг худалдаад авсан байгаа. Өөртөө байж байгаа. Таны хувьд одоо удахгүй Эверестэд авирахаар Непал улсыг зорих чинь. Тэгэхээр Эверест улаас одоо Эверестийн эргэн тойрноос мэдээлэл ирж байна. Ерөн цаг агаарын байдал ямар байна? Одоо ер нь очиход ямар байх бол? Хайрхаа аялагч клубын маань 5 гишүүнтэй баг Эверестийн одоо бейс кемп үндсэн хотогт очоод буцаад ирэх тийм аялал алхалт хийж байгаа. За тэднээсээс мэдээлэл ирж байгаа. За мэдээж Катмандуд бол их сайхан дулаахан байсан байна те. Одоо шорттой бодволтой явж байгаа чинь. Цаашлах тусам одоо за Лукла гэдэг жижигхэн тосгонд буусан байгаа. За тэгээд цаашгаа алхалтуудаа хийсэн байна. Ингээд нөгөө жоох өндөр болоод ирэхээр гүйтрэл тийм ээ. Одоо өмсөн хувцсыг харахад их чинь нөгөө нэг буцаад бүртгэнд орчихсон байх жишээтэй. Тэгэхээр зэрэг цаг агарын үед бол ер нь бол цаг агарт муухай цаг агаар гэж байдаггүй юм шиг байна. Зөвхөн тэр цаг агаарт тохирсон хувцас байх хэрэгтэй. Тэр одоо муухайч бай, сайханч бай, тэрэнд тохирсон хувцсыг л өмсөж чадвал хүн өөрийгөө дааруулах. Тэгэхээр зэрэг одоо нэг за учиргүй нүүрнүүдгүй шуураад тийм ээ маш хүчтэй салхитаад эхлүүл явхад бэрхэл байх л да. Бусад тохиолдолд өөртөө таарсан зөв хувцас өмсөх юм бол ер нь бол алхалтыг үргэлжлүүлээ цааш нь яваад байх боломжтой гэж бодож байна. За тэгэхээр удахгүй Эверестийн оргил гарахаар Непал улсыг зорих гэж байгаа уулын спортын мастер Бямс өрөндөө амжилт хүсээд энэхүү арга цэгэр цагаан адгийг сүүний дээжтэй өргөн барьж байна. За баярлалаа.
Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань уулын спортын мастер Бямсүрэн, за хайрхан аялагч клубын уулчид, гишүүд, за 31-р сургуулийн 11-р ангийн ахлахангийн сурагчид оролцлоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тийм баярлалаа. 7 ТV-ийн 7 оргил цуврал нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа лээ. Тэгэхээр эх 7 хоногт бол Эверестээс ирсэн шинэ мэдээлэлтэйгээр уулзах болно. Баярлалаа үзэгчдээ.